Хизээ цаарсны бүү мэд. Нэг мэдхнэл муу сонсоод эхэлчихдэг. Тэнгүүт нь яасан байх нь. Мань нөгөө хөнгөргээ айлсан цаарч нь л явж идэг. Гатгуулах энэ төр зүйлүүд тэгэхээр чи юм байх шүү дээ. Хамар нь мөрий. Хоолоо анги. Чихний хөнгөргээ цаалцсан тэгээд аль алийг мэдэхгүй л яваад байх юм. Би юуг нь гайгүй. Тэгтээ ингэ толгой өвдөд идэг гэдэг. Тэгээд нөгөөдхөө эхлээд нөгөө хамраа гэж ойлгохгүй шүү дээ. Имлэг имжд үзүүлэл ингээл яваад идэг. Имлэгт хандсан тохиолдсон шүү. Имлэгт хандаагүй хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Ер нь энэ хөрхч чи ер нь яг одоо ангаах ухааны үүднээс одоо хэвийн үйл явдал юм уу эсвэл тодорхой төрлийн эмгэг юм уу өөрөө ингээд нэг талаар ингээд сонсоод байдаг юм байгаа хүмүүс. Тэрийг анзаардаггүй. Тэгэхээр яг хүн чинь мэдээж нэг хүлэн аваар сайтай байгаа талаас ингээд сонсоод байдаг. Тийм ингэж. Чих хамар хоолой эмчдэр хамрын хагалгаа хийлгэж явахдаа тэрэн дээрээ гоо сайхнаа давхар ярьж байгаа юм байна. Тийм бид нар одоо хоёр цаг тэр гүйлсэн мэлчгаа маань нэг тодорхой бийдэг бас үүрэгтэй байх. Тийм би дөрөв хэлсэн шүү дээ. Тийм өөрөө шүүрл ялгуулж яд хамгаалах юм үүрэгтэй байж идэг. Тэр нь бах болчих гоо шүү дээ тий. За ингээд Mancast podcast-ын цоошин нэг дугаар та бүгдэд хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаарын сэдв эрчүүдэд бас их нийтлэг тохиолддог хамрын гэмтэл гэсэн сэдв байгаа. За бид нар ер нь одоо Багдаа ч юм уу эсвэл хязээ нэгэн цагтын хамрандаа гэмтэл авчаа. Тэгээд тэр нэг тийм айхтар хөндрөл учруулахгүй болохоор урт хугацаанд энийг ингээд явуулсан ч гэдэг юм уу ийм олон шалтгаантай тэгээ хагалгаанд орох ёстой гэдэг ийм заалттай их удаа явсан тохиолдлууч байдаг. Тэгэхээр энэ асуудлыг өнөөдөр илүү шинжлэх ухааны үүднээс одоо зочдтойгоо ярилцахад бэлэн болсон байна. За өнөөдрийн гол зочин буюу манай одоо эмчээр улсын 3 дугаар төв эмнэлгийн чих хамар хоолой мис заслын эмч ангаах ухааны магистр клиникийн профессор Төрмөх эмч маань хүрэлцэж ирсэн байна. Урилга хүлээн авч хүрэлцэж ирсэн танд баярлалаа. За надтай хамтарч одоо үл мэдэх оролцогчийн үүрэг гүйцэтгэж зочноор оролцохоор ирсэн байгаа зочин маань Паралимпийн мөнгөн медальт дэлхийн 5 удаагийн авраг таеквондогийн тамирчин Монгол улсын гавьяат тамирчин Болор Эрдэнэ маань хүрэлцэж ирсэн байна. Mancast-ийг хүргэхэд Mons Cosmetic хамтран ажиллалаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Mons Cosmetic. За тэгээд бид хоёр бол одоо эмчээсээ чөлөөтэй сайхан яг л одоо энийг үзэж байгаа жирийн хүний үүднээс сайхан асуун. Тэгээд эмч маань биднэрт ойлгомжтой тодорхой хариулж өгöd ингээд явах юм хэлбэртэй байд юм аа гэдгийг бас ихэнд нь сануулъя. За хамгийн ихний асуулт Төрмөх эмчээ ер нь энэ амрын гэмтэл ер нь хэр нийтлэг тохиолддог асуудал вэ? Ер нь нийтлэг ямар учир шалтгааны улмаас ямар асуудлаас болж ер нь үүсэж байна? Тэр талаар хэдүүлээ. Ярихлаа. За баярлалаа. Та бүхэн энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээ яг ер нь мэдээж хамрын гэмтэл бол та бүхэн одоос гайх байх л та. Ер нь дэлхийн нийт хүн амын нэг 80 орчим хувь нь хамрын асуудалтай байдаг байхгүй юу? 80 орчим хувь шүү. Дэлхийн нийт хүн амын ганцхан Монгол улсад биш тий. 10 хүний 4 нь. Тий. Тэгэхээр яг хөөр нийтлэг нэлээд олон байдаг. За яг гэмтлийн шалтгаантай гэвэл бас мэдээж олон байгаа. А энэ болохоор мэдээж одоо төрөлхийн болон голтмол гэж байгаа л да мэдээж. Төрөлхийн бол яг одоо мэдээж зөндөө олон шалтгаан байна. Төрхүүл явц. Тэгэл одоо тэрнээс хойш баг багтаа санаандгүй одоо бөмбөг зохиол тийм үү гүйж аваад ундагч байт юм уу бид нар мэдэхгүй шүү дээ нэг тийм ээ. Энээс болоо шалтгаалсан одоо хамрын таслууч мөрийнх энээсээ болоод гэмтэл аваад үүнийг мэдэхгүй явсаар байж байгаа л яг хамар одоо битүүр хам шинжтэй болцсон яваад байдаг. Талууд бий. За мэдээж одоо өнөөдөр та бүхэн одоо спортын өнөөдөр ажиллаа хийж байгаа учраас мэдээж спортын гэмтлүүд одоо мэдээж одоо ойлгомжтойгоор санаатай гэмтлүүд зөндөө олон байгаа шүү дээ. Аваар масал гэж зөндөө олон юм байна. Тэгэхээр ийм одоо нийтлэг одоо үүсэж байгаа шалтгаанууд нь одоо ийм эднэр байна. А тэгвэл ер нь бол бид нэр Монгол улсын хувьд бол яг хөөр бид нар энэ шинэ гэмтлийг ерөөсөө огт онцлуулахгүйгээр тэгэл удаа явсанс болоод энэ хам шинжүүд маш их хэмжээнд үүсчихдээ. А тэгвэл яг гадаад догнуудад ингээд ажиллаж байгаад хараад тахт бол яг хөөр мэдээж гэмтэл жоо үүссэн ч боллоо гэдэг юм уу. Шинэ гэмтэл үүсээд одоо гэмтлийн дараач үйд юм уу те. Зөндөө олон шалтгаан бос спорт одоо тэмцээний явцч үүдийн гэмтснийхээ дараа маш хурдан хугацаанд очиж эднийг онцлуулад үзүүлээд маш хурдан хугацаанд засуулчдаг тал байдаг. За шууд одоо амьсгал сэргийх мэсэл хийдэг хүмүүс ихэд ядаж л одоо гадна талынхаа одоо хамрын ясыг нь одоо мөрийн сарыг нь янзлуулаад ингэ явчихдаг тал байдаг. Манай Монгол улсад болохоор тэрийг ерөөс ойшоодгүй. Удаан хугацаанд явсаасаа болоод энэ амьсгалын дутагдал ороод хамрын амьсгалын
Үүнээс үүс маш олон шалтгаанууд байгаа. Толгой өвдөх, хамар хөвтөс маш олон хамшижууд үүсдэг. Тийм болохоор яг хөө бид нар одоо энэ талаар одоо өнөөдөр ярьж байгаа маш их одоо таатай байна л да. Яг тэр нийтлэг байдаг учраас. Тэгэхээр юу ч хэлэх гээд нөхөр хамгийн түрүүлэл бид нэр одоо ямар нэгэн байдлаар за энэ гэмтэл үүссэн болов гэж одоо таамагсан байгаа тохиолдолд бол маш урт хугацааны мэрэгжлийн хэмжээнд үзүүлэх хэрэгтэй. За тэгэхээр ер нь эн чинь бүр бодсноос маш нийтлэг юм л да. 10.8 гэдэг чи одоо тий одоо хэдүүлээ студид ингээд тавлаас 4 нь ямар нэгэн байдлаар хамгийн асуудалтай байх нь шүү дээ. За ер нь ингээд манай энэ өмнөх дугааруудад орсон эмчнэр маань хэлж байгаа энэ зочин хөтөлбөрч нар маань хэлж байгаа ер нь Монгол эрчүүдийн нэг нийтлэг чанар байна. Тэр нь бол ер нь яг энэ өөрийнхөө бид жоохон хайргүй, хаанга. Бүр одоо тасраад унтсан юм уу эсвэл одоо их хүрээд өвдөөгүй л бол ерөнхийдөө л ингээл жижиг сажиг өвдөлтийг бол ингээд тэгэл тэсэл баг тэрнийгээ ингээд ийм арга цаа хэвийн болгоол те хэвийн юм шиг болгоод ингээд яваад идэг нэг ийм чанар байна гэд маш их давтагдж байгаа. Тэгээд сая таны хэлснээс үзэхдээ хамрын гэмтэл дээр бол бас нийтлэг яг л ийм л юм байна л да тий. За ингээд нийтлэг бид нар янз янзын шалтгааны улмаас нөхцөлийн улмаас ингээд энэ хамрын гэмтлийг авчлаа гэж бодъё. Гол шинж тэмдгүүдээ ер нь яаж тэр хүн таньж мэдэх вэ? Одоо жишээлбэл энийг үзэж байгаа хүн өөрөө мэдэхгүй бас байж болно шүү дээ. Тэгэхээр ямар шинж тэмдгүүд илэржээвэл ер нь энэ хамар нар маань гэмтэлтэй болсон байна гэж үзэх үү. За юуны төрүүлээд мэдээж одоо гэмтэл авчаар ямар нэгэн байдлаар гадна талтай гэмтэл үүсгэрийг хөхөрч авддаг ч гэдэм мөрөд сэрэдэг ч юм уу тийм ээ. Ингээд ирэхээр би нэр хамраа гэмтээсэн ч тийм одоо янз бүрийн зодгон цохоо аваар осол тэмцээ уралдаанаас болоод гэмтээчлээ. Энэ бол мэдээж хараад би нэр гэмтээсэн би эмчд үзүүлэхгүй болохгүй гэж харна шүү дээ мэдээж. Гэтэл яг хөхөр манай монгол эрчүүдийн хувьд бол яг хөхөр морноос болчихтой олон маш олон шалтгаан байгаа л да. Тэглээгээ тоодгүй байхгүй тэргээ. Яг мөрөөцөө явж л гэдгийг. Тэгээ одоо бид нар дээр үзүүлж байгаа хүмүүсийг асууж байгаа. За одоо та одоо над хаалга бид нар одоо янз бүрийн мессеж ажилтнаар ч юм уу мессеж хийх өмнө асууж шүү дээ мэдээж асууж байгаа нь яасан хизээ гэмтээс ийсэн гэдэг. 20 30 жил 40 50 жил болсон. Ингэж явж байгаа нэг мөрөж. За тэгэхэд нэг погодод ингэцээж гэдэг юм уу те. Иймэрхүү ярьж идэв. Тэгэхээр яг хөхөр бид нар таны саяны хэлснээр яг хөхөр энэ өөрсдийг ерөөсө тоохгүй одоо хайцсан байгаа шалтгаан маш олон байдаг байхгүй. Тийм учраас яг хөхөр энийг маш хурдан хугацаанд л одоо мэдээж мэрэгжлийн эмчт хандаж засуулах нь чухал л да. За хамгийн түрүү нийтлэг одоо илэрдэг шинж тэмдэг маань мэдээж хамар битүүрнэ. Тэгээд хүн ер нь эрчүүд гэлтгүй ер нь хүн одоо дэлхий дээр оршин зогсож байгаа хүмүүст яадаг вөхөр хамрын нөх маань 2 гэдэг учраас яадаг вөхөр нэг талаараа амьсгалаад ахаар нэг тоохгүй яваад байдаг байхгүй. Хоёр тал нь таг болчихоо тийм. Тэгэхээр одоо тийм таглаа тавьчааг бол тоохгүй яваад байдаг. Тэгэхээр хоёр тал нь хоёулаа амьсгалах нь болохоо байгаад ирдэг. Тэгэл амаараа амьсгалаад ирэн за. Тэгээд ирэхээр толгойд архинууд нам хорвол аманд хатна. За тэгэл за энэ юм би болохоо байлаа шүү гэж ирснийхээ үндсэн дээрээс л үзүүлдэг. Тэгэхээр яг хөхөр ер нь бол бид нар маш эртэл одоо яг эмчд үзүүлж одоо тусламж авах хэрэгтэй байхгүй эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. За түрүүн бас асуусан. Гадна талаа гэмтэл үүсэхгүй бол одоо хүмүүс одоо тоохгүй яваад байдаг шүү дээ. Тэрний мөрчтэй тэгэхээр гадна талаа харахад хөхөрч хавцсан юм байхгүй. Тэгсэн ирнэ яг хамар битүүрээр яваад байдаг. Тэр маань яг хөхөр бидний хамрын таславч мөгөөс ясын хэсгийн одоо дотор талын одоо бидний амьсгалын бүс саатаа байгаа эсвэл гадна талаасаа биш юм гэхэд одоо битүү гэмтэл гэж ярьдаг шүү дээ тархиныг. Тэрнтэй адилхан одоо хамрын ясан зас дотор талтай битүү гэмтэл авчдаг байхгүй. Ингээд удаан хугацаанд яваад идэг. Тэгснээсээ болоод хамрын битүүрнэ. За үүнээсээ шалтгаалаад одоо толгой тархин үүддэг болно. Хоолоо ам хатна. За мөн бас одоо хамрын чинь ганцхан харахад одоо хамар гэдэг маань юу гэсүүхээр нүүрний гол төвд байж идэг. Тийм ээ. Одоо гоо сайхны хамгийн одоо илтгэж идэг хамгийн гол шалтгаан эргэтэн байгаа шүү дээ. Нөгөө төвөр яхаа вөхөр хэдийгээр гаднаас нь харахад нэг нүүрний гол төв байгаа ингээ амьсгалдаг эргэтэн байгаа боловч хамрын чинь тойрсон маш олон хөндөө байгаа. Тийм 4 хөндөө буюу одоо нийлээ 8 хос хөндөнүүд байдаг. Энэ хөндийн дотор өөрчлөлт үүсэж эхэлдэг.
Гэхдээ тэр үргэлжлэл нь бол одоо мэдээж дан ганц одоо юу гэдэг имплес болж байгаа биш л те. Мэдээж одоо амьсгалын замын өвчлөл, вирусын галдуур одоо тэрийг дутуу эмчилснээсээ болоод үүсдэг ч гэдэг юм уу. Маш олон шалтгаан бол бас харшлын шалтгаан бас байдаг. Ийм олон шалтгаан бол бас яг үгээр хамар битүүр хам шинжүүд үүсэт яваад байдаг. Тэгэхээр ер нь бол бид нар өнөөдөр бол одоо спортын үнэтэй энэ талаар ярьж байгаа учраас тэр талын илүү ярих гэсэн би бодолтой байгаа юм л да. Тэгэхээр аливаа нэг тэмцээн уралдаанд боллоо. Мэдээж одоо хамартаа хөрүүлэхгүй ч гэдэг юм уу. Тийм одоо тохиолдол гэж баг үгүй баг гэж би бодож байна тий. Одоо дамаанда одоо өөрийн чинь төрлийн хувьд бол тийм ээ. Тэгэхээр яг өөр мэдээж энэ тулаан урлаг учраас. Тэгэхээр юу ч хэлэх гээд нөхөр гадна талдаа за нэг цохиулсан даа ч гэдэг юм уу. Харахад нэг хөхөрч авдахгүй бол та хүн бол тоохгүй шүү дээ тий. Тэгээд ихгүй болохоор яг хөхөр дараа за нэг хамар битүүрээд байгаа ч юм уу да тий. За нэг жоохон ч гэсэн орцсондоо ч гэдэг юм уу тэгж бодоод эмчт үзүүлэл наадах шал ондоо болно тий. Тэгэхгүй тэгэл гаднаа л хөхөрч авдахгүй бол энэ зүгээр гээд бодоод яваад байдаг тийм биш үү. Би сайн нөгөө олимпик явах юм. Зүгээр ингээл нүрээ угааж байгаа л ингэх юм бол шууд бас гоожод байгаа байхгүй. Тэгээд энэ 2 дугаар эмнэлэг дээр улсын 1 дугаар эмнэлэг дээр очиж үзүүлээд тэгээ манай багш маань аваа явсан. Тэгсэн чинь энэ нөгөө дотор талтаа урагдцсан байна гинэ. Тэгээд нэг хаалт ингээ нүрээ ингэх ч юм уу, усаа нийх ч юм уу те. Тэг болгонд ингээ цусчи гараад байгаа юм шүү дээ. Тэгээд ингээ хамраа ингээ яг ингээ юмар шаруулад нэг удаа тогтоогоо. Тэгвэл нөгөө хаалгаа хийх юм бол ерөөсөө олим болох чи 20 хоног л үлдсэн. Ерөөсөө хаалгаа хийж болохгүй. Тэгээ 90 янзлуулаараа гэдэг чийсэн байхгүй. Тэгээд нэг шараад нэг жоохон тогтоогоод явууллаа шүү гэ. Тэгээ би ирээд одоо явахгүй байхгүй юм чи өстө. Тэгээ тоохгүй. Одоо тэгэл тусгойж байгаа байхгүй. Тэгээд тэрийг ингээл хагалгаанд орохгүй л тэгэл яваа. Олимпийн өмнө бол мэдрэг болохоор өстө газ очиж байгаа. Тэ нөгөө цус гарангууд нөгөө бид нөгөө хамгийн гол нөгөө цусаа ингэж яаж алдаж болохгүй. Тэр чи очиод үзүүлэхээсээр аргагүй болчих. Тийм хүнд нөхцөл байдалд очиод үзүүлж явахгүй тэрүүл те. Тэгээ одоо тэгээ хагалгаанд орох заалт нөгөө хагалгаанд орохгүй ингээл яваал гэдэг. Тэгээд одоо яг өөрөө чи хэлж байгаагаар одоо наа ч бол одоо миний төрөний хэлсэн ингээ ойлголтоор хэлээд битүүгийн пласан байна шүү дээ тий. Тэгээ яваад бас тэрийг өөрөө мэдэхгүй явж тусгойж чижл мэдчихэж шүү дээ. Тэгэхээр яг хөөх мэдээж энэ мэ сүрэг тал маш олон байгаа. Яг зөвхөн хүн чинь хамраараа амьсгалж чадахгүй яваад байна гэдэг нь та нар ч одоо маш их хэмжээтэй бэлтгэл хийх ёстой. Дээрээс нь одоо чөлөөтэй хамраараа амьсгалж явах ёстой шүү. Ингэж бид нар чи хэвийн үйл ажиллагаа илүү их амжилтыг одоо бий болгох ёстой шүү дээ. Гэтэл манер яг хөөхрөө тэрийг мэдчихэл цус гарснараа тэрийг ойлгочоод тэгээд дахиж одоо яг эмч дахиж хандаагүй л яваад байна шүү дээ. Энэ маш буруу л та. Яг зөвхөр би сая хэлсэндээ энэ хамраа амьсгал гэдэг юм чи маш чухал юм байхгүй тий. Бид нар хүн унтахтаа хамраа амьсгалж унтдаг шүү дээ. Хамраараа амьсгалж унтдаг байхгүй. Ингэсэн тэгээ холбоотой одоо юу гэдэг удаан хугацаанд ингэж явсанаас болоод миний түрүүний хэлсэн шин чимдүүд их илэрч ихэдтэй. Тэгээ хамраараа амьсгалж чадахгүй байна гэдэг маань хүн чинь одоо юу гэдэг үнэхээр ядарсан даач үед юм уу тухайн өдрийн ачаалаас үед юм уу ингэснээсээ болоод тэгээд нэг нөгөө стол хамрын нэг хоёр болохоор яг нэг талаараа нэг амьсгалсан болол нөгөө талаараа амаараа амьсгалаа заримдаа тийм ээ. За ингээл явсаар байж байгаа л эцсийн үр дүнд нь яг хөхөр маш их хэмжээний хүчил төрөгчийн дутагдалд орсон явж байдаг. Маш их хэмжээнд одоо хүчил төрөгчийн дутагдал гэхээс илүүтэйгээр бид нар баг багаар ингэ дутагдалд ороод яваад тахаар дахин судалсанд аяг их нөлөөлчдөг байна. Тэгээл нөгөө чинь нэг ийм одоо зарим хүмүүс ярьдэн шүү дээ ингээд би юуг нь гайгүй тэгтээ ингэ толгоо өвдөд байдаг гэдэг. Тэгээл нөгөө эхлээд нөгөө хамраа гэж ойлгохгүй шүү дээ. Имлэгний эмчт үзүүлэл ингээл яваад байдаг. Имлэгт хандсан тохиолдсон шүү. Имлэгт хандаагүй хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Толгоо нэг жоохон өвдчихл миний өвдчихл гэдэг юм дөө гэл ингээ яваад байдаг. Тэр чинь болохоор нөгөө архаг өвдөлтөнд очсон байна шүү дээ. Шалтгаан маш олон байх юм шүү. Тэгэхэд ядаж нэг одоо шалтгаануудаа хамрын одоо би сая хэлсэн чинь хамрын одоо шалтгаантай хүмүүс маш олон байдаг учраас тэрийг ойлгохгүй л яваад. Тэгэл мэдрэлийн эмчт үзүүлнэ, зүрхсүүлсэн эмчт үзүүлнэ, нөгөөдөл нь явж хүүшээ та нэг одоо юу гэдэг нь хамар холоо эмчний үзүүлээд гэж. Үзүүлэн явж баг хамгийн сүлд нь үзүүлдэг шүү юм. Тий. Мэдээж хамар гэж бодохгүй тий. Гадна талаасаа мөрөөчих юм бол энэ ерөөсөө нөхөр энэ хамар гадна талаасаа гэмтэлтэй тий. Энийг ер нь эхлээд хамар холоо эмчт үзүүлдэг гэдэг ч юм уу тий. Ингэж явдаг. Тэгэхээр юу ч хэлэх гээд нөхөр ер нь бол хэрвээ нэг жоохон асуудал байгаад байсан л бол маш хурдан хугацаанд л одоо чих хамар холоо эмчт үзүүлчих ёстой. Тэгэх юм бол хурдан хугацаанд явна. За сая өөрөө чи хэллээ бас цус гарлаа гэж ярьж байна. Цус гардаг шүү. Одоо ерөөсөө ихэнх хүмүүс нь хамрын таславчийн мөрөлтөө хүмүүс гадна талтай гэмтэлгүй харагдаж байгаа хэрнээ цусгаажод яваад байдаг. Тэр байтга хөдөө орон нутгаас хүртэл айгүй олон хүмүүс ирдэг. Бид үзүүлээд. Яадгүй хэр одоо хамраас цус гараад ах юм. Тогтохгүй. Тогтохгүй. Тэгсэн хэрнээ
одоо ингэ дотор эмчнэрт ингэ үзүүллээ. Тэгээ зүгээр гэдэг шинжилгээ өглөө зүгээр гэдэг. Уг зайл үзээс наашаа суугаад ингэ үзэхээр нөгөө дасналчийн гэмтэл маань явж байдаг. Тэгээ тэгэхээр нөгөөх маань яг хөр мэдээж нөгөө би түрүү хэлсэн шүү дээ. Хамарч өөрөө юм шүүлтүр байхгүй. Ерөөсөө шүүлтүүд өөрөө ингэ шүүрэл ялгаруулж идэг, амьсгалж идэг, амьсгалаа шүүрэл ялгаруулж идэг. Ингэснээр яг хөр бид нэр хамрын дотор талын чигшлийн хэвийн байдал зүгээр явж байгаа хэрэгтэй. Гэтэл яг гэмтэлтэй хүмүүс яг байн хатаад явдаг. Нөгөө шүүрлэх үйл ажиллагаанууд алдагдаад идэг. Ингэснээсээ болоод нөгөө хатж байгаа л цус гараад яваад идэг. Тэгэл мэдгүй сая өөрөө хэллээ шүү дээ. Хамраа ингээд угаасан чинь хамраа цус гараад байна. Нөгөөд ч айл үжин яах вэ? Гэмтцсэн. Тэгээд таславчийнхаа салстыг авч гэмтээсэн. Тэгээд дээрэс нь хамар дотор маань өөрөө энэ Кеслбахын зон гэдэг юм жижиг судасны юм багц байдаг байхгүй. Тэгээд тэрэн дээр их гэмтэлтэй хүмүүсийг аюух гардаг. За дээрэс нь цус гарсан дээрээс одоо сансан дээр ярьчих. Яг үгээр хүмүүс жоо насахаад ирнэ шүү дээ тий. Насахаад ирэхээр даралт нэгсэн. Даралт тэгсгээр ер нь хүний бие мохтож яг үгээр харуулт гэхээс илүүтэйгээр хамгийн ихний шинж тэмдэг бол хамар цус гардаг байхгүй. Тэр нь яг үгээр яг энгийн хамрын ямар нэгэн гэмтэлтэй хүмүүст тохиолдож болно л доо. Гэхдээ гэмтэлтэй хүмүүст илүү их байдаг байхгүй нөгөөх нь. Яг үгээр нөгөөх нь бас л нөгөө саяны хэлжгээ те ингээд хамраас нь гарч явж байна. Яагаад цус гараад байгаа юм болоо гэж ойлгохгүй яваад байдаг. Хөдөө нутгаас зөндөө олон хүмүүсийн цус алдаж ирдэг. Тэгээ эренгүүт яг өөр хамрын гэмтэл мэтэл авцаа явж идэг. Ахахгүй чаа мэдхгүй. Шинэ гэмтлүүч гэсэн их байдаг. Шинэ гэмтлүүч аюух яг өөр бас хамраас их цус гарч ирдэг байхгүй. Тэгэхээр нөгөө сая хамар битүүрснээс улбаалаад нөгөөдөг чи яг гэмтлээсээ улбаалаад энэ салталтууд их үүсдэг. Гүн гүнзгий аягүй өдөг гүнзгий цус багталтанд орсон. Энээсээ болоод амь насны заалттай болцсон гэдэг хүмүүс зөндөө ирж байгаа биднэрт. Тэгэхээр яг хөө ер нь маш их хугацаанд онцлуулах нэг чухал. Тэгээ ингэж байгаа байхгүй нөгөө бас нэг төрмөл бас байна гэж тэгжээс. Одоо манай дүү болонгод 2 настай. Тэгээ хамраас нь ингээд унтчаад нь ус гараад байна гэж байгаа байхгүй. Тий. Тэгэхээр бас л үзүүлэх эртгэл одоо жоох хүүхдэмч эртгэл үзүүлсэн л дээр юм байна тий. Тий одоо жоох хүүхдэд бол мэдээж заавал хамрыг гэмтэл байхгүй байж болно л цус гарах ч одоо шалтгаанууд байгаа шүү дээ. Одоо цусны эмгэгүүд эдэргээл зөндөө олон байна. Гэхдээ ер нь бол бид нар мэдээж айл хэрэгтнээс цус гараад байна тий. Тэрийг дөрүүлж үзэх. Гарнаас гараад үүдэг хамар гэж хамрыг яг үнэ. Тэгэхгүй хүмүүс яадаг вэхээр ерөөсөө манад нэг тийм нийтлэг юм байдаг. Монгол хүмүүс хамрыг ер нь хамгийн сүүлд үзүүлдэг. Тий хамгийн сүүлд үзүүлдэг. Явж байдаг. Тэгээд яг өөр жоох хүүхдүүд ирээл үзүүлжлээ тий. Энэ хамраас нь цус гараад за ямар юмчд үзүүлж айл үзэн шинжилгээ мэдлэгээ өгсөн тий. Энэ ийм ингэсэн байна. Тэгээд явж байгаа хөрөөд ирдэг баг. Тэгэнгүүтгүй одоо ийм юм олон шалтгаанууд байна. Мэдээж одоо манай хамрын шалтгаантай тусаалтууд байж бид тэр дорн л одоо асуудлыг шийдэж өгнө. Ер нь бол бид түрүү би нэвтрүүлгийн яг түрүү ихэхэд хэлсэнтэй бид нэр ер нь энэ эрүүл мэндийн боловсрол их мэдлэггүйгээс болдог байхгүй юу? Би одоо бас нэлээдгүй олон орнд л одоо бас олоудаа сургалт мөргөлтөнд мэрэгч дэвшлэлт юм сууж байлаа л да. Тэгэхэд одоо ингэж хараад хахад ер нь л энэ одоо манайхаар бол одоо амбулатор гэсэн үг шүү дээ. Бишн дээр одоо ингэ бид нар очиж ингэ харахаар ер нь шинэ гэмтэлтэй хүн ирж байгаа хүн харахад одоо манайхан шиг юм далимөрийн амартай хүмүүс ирж халаханд орох их цөөхөн шүү. Тэг цөөхөн. Яг тэр маш хурдан хугацаанд имжлүүл асуудал шийдвэр гаргаж тий дор. Тэр нь ядаж л таславчийн одоо 100% янзалчдаг юм бөгөөд ядаж гадна талын хэлбэрийн янзалчна гэдэг юм байна. Ядаж бидний төрөний яриад байгаа эрсдэд цөөхөн тохиолдог байхгүй. Тэгэхээр тэрийгээ бид нөгөө эрүүл мэндийн одоо энэ мэдлэггүйгээсээ болоод яг хөөр даймжруулаад л яваад идэг. Тийм шалтгаанууд үүдэг. Тэгээд ер нь бол одоо цаашдаа бол гарах хэмжээ бол ерөөсөө л бид нар мисаж шүү дээ ерөөсөө. Тэр шинэ хурлаа хурдан хугацаанд засуулчих нь юу гэхээр мис ажилбар болчихно гэсэн үг шүү дээ. Тэгэх юм бол ядаж нөгөө гүг үнзгийн цус багталтанд цус алдалтанд дээр орохгүй. Ядаж тухайн үед нэг нийт хүн амын одоо юу гэдэг нэг 10 хүн гэмтэлтэй ирлээ гэж бодоход нэг аруулаад засуулчлаа гэж бодъё. Тэгэхэд нэг 7-8 ч юм уу яг дараагийн таславчийн хаалганд орох ч гэдэг юм тийм байж болно л доо. Ядаж 2-3% хүн яг хэвийн байдалд орчих шүү дээ. Тэгээ ийм тохиолдол маш олон байдаг байхгүй. Тэгэл хүмүүс нөгөө юм цацаал яваад хамарлуугаа тий. Тэр юу нөлөөлдөг цацлага. Яг гоо ингэдэг хүнд чи өөрөө ер нь бол нэг хоёр талд нь ингээд 3 самалдаг дээ.
доод дунд гэдэг юм самлдаг гэдэг байхгүй. Тэгэхээр яг хөр тэр мань тусаагаар юунд нөлөөлөд энэ нөхөр нөгөө мөрөл таславчин чинь нөлөөлдөг байхгүй. Нөгөө шүүрл ялгаруулж идэг самлдгуудад нь очиж цацаад хүчээр нөгөөдөлж яах юм хагшаагаад байна шүү. Тэгэхээр нэг жоохон зай гарнаа да тий. Тэгэхээр миний цацлахаар онгооч юм чи гээ тоохгүй яа л гэдэг. Тэгэхээр тусаагуурыг одоо мэдээж толгомц нөхөлт хэрэглэхгүй л яах вэ мэдээж хүн унтаж чадахгүй юм чинь тэгэл одоо ажил үргээг хийх гэсэн ч л болохгүй. Тэгээд тусаагуур хэрэглээд явцдаг хүмүүс бий л дээ. Тэр маань яг хөр үндсэн нөгөө таславчийнхаа мөрөлтийн шалтгааныг олохгүйгээр л цаслах цацаад яваад байна. Эсвэл мэдсэн ч гэсэн яг хөр хүчээр онгоолгод яваад байна. За тэгээ сүүлдээ нөгөөдх маань нөгөө юунда цаслагада тасаж эхэлнэ нөгөөдөлч. Тасаад эхэлнэ. Зарим нөгөө эхнийхээ таслаганда онгоохоо болж эхэлнэ. Тэгээ нөгөө дараагийнхаа шатлалын нөгөө цаслагуудаа хэрэглээд агшаадаг бэлтгэлүүд нь улам болоод одоо дотор нь бодсон байх нь шүү дээ. Улам одоо гүнзгий болоод ингэж яваад байна. За ингэснээсээ болоод одоо маш олон одоо хамрын өрөвслүүд үүсч эхэлнэ л дээ. Тэгэхээр юу хөөхөр бид нар хамгийн түрүүл одоо ерөөсөө л бидэнд одоо хамар олон юмснаас хандаж энийг одоо яг урт хугацаанд онцлуулах нь их чухал юм байна тийм. Mancast-ийг хүргэхэд Mons Cosmetic хамтран ажиллалаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Mons Cosmetic. За ингээд одоо ямар нэгэн байдлаар хамрын гэмтэлтэй байгаа. Тэрийг өөрөө шинж тэмдгээрээ мэдээд за тэгээд одоо эмчтэр ирлээ. Тэгэхээр юу нэмчилгээний яг ямар аргууд байх вэ? Ер нь одоо дан хагалгаа зөнхөлөх үү? Өөр одоо нийтлэг ямар аргуудаар ер нь нэмчилдэг вэ? За ер нь бол зөнхлөн бол мэс засал гэдэг мэс засал хийдэг. Тэгэхдээ бид нэр хүн болгоныг орж ирэнгүүт нь цаа өнөөдөр хаалганд орно гэхгүй л дээ. Мэдээд үзнэ. Мэдээд үзээд нөгөө хамрал одоо би түрүү хэлсэн хамрал нэг тойрсон хөндийнүүд байгаа шүү дээ. Энэ хөндийнүүдэд нь өрөвсөл байна уу? За нөгөө түрүүний яриадсэн самлдгууд нь одоо эмгэгээрээ томорцсон байна уу? Таславчийн мөрөлт мэн одоо аль хэсгээрээ мөрөө байна гэдэг маш их чухал үү. Амьсгалын бүс гэж байгаа л да. Амьсгалын бүс одоо мөрий биш байх юм бол бид нар аль болох л одоо мэдээж хүнд мис засал хүрнэ гэдэг маань мэдээж одоо юу гэдэг мэдээж эрсдэлтэй юм гэлээ орох гэдэг шүү дээ бид нар тийм ээ. Гэхдээ хаалгаа яснараа бол мэдээж сайхан болчихно л доо. Гэхдээ аль болох л бид нар одоо юу гэдэг хүнээ аль болох хагалахгүй байхыг л бодно шүү дээ мэдээж. Гэхдээ одоо үнэхээр залтанд гараад бол хаалгаа сурах байхгүй тийм. Тэгэхээр яг онцлуулах их чухал. Ядаж л одоо биднэрт хөдөө орно одоо нэг үе бодвол их сайхан болсон байна шүү дээ хүмүүс. Өрөөлрөнгүүт нь үзлээ онцлохдоо шууд одоо компьютер томограф хийж байна. Одоо бидний одоо намайг анх эмч болж ирсэн чинь дараач одоо зөвхөн тэр имлэгт ганцхан компьютер томограф байдаг ч гэдэг юм уу. Тийм ярьдаг байсан. Одоо тийм биш болсон. Имлэг болгон 2-3 компьютер байна. Зарим одоо орон нутгууд чинь нэгдсэн имлгүүд дээр нь одоо компьютер томограф байна тий. Бид нар бол яг ихний ээлжинд зүгээр эрдэнэтхэн зураг аваад үзчихмээр байгаа. Эрдэнэтхэн аппарат бол манайх одоо Монгол улс чинь бас өчнө социализм үед яг хөөр энэ хойд хөрш маань бас нэлээ манай мэрэгчлэтнүүдийг бэлтгээд нэлээ өндөр түвшинд бас хүргээд өгсөн бас уянтаа үйл хийсэн хүмүүс шүү бас. Тэр бол эрдэнэтхэн гэдэг юм бол зүгээр жижигхэн сумын имлэгт хүртэл байж л байгаа шүү дээ. Ер нь бол тэгэхээр яа юу ч хэлэх гээд юм хөр заавал компьютер томограф гэхээс илүүтэй эхлээд эрдэнэтхэн зураг аваад үзчих хэрэгтэй. Тэгээ нөгөөдүүл чинь гараад ирнэ. Нөгөө таславчийн мөрөлт байгаа мó тий хамрын хүндэд чинь өрөвслүүд нь таймероо гараад ирчих тий харахад хар зургаараа гараад ирчих шүү дээ. Их юм бол хамгийн ихний ээлжин за өрөвслийн дарга ийм эмчилгээ хий, тийм эмчт үзүүлчихье гэд эхлээд онцлог нь их чухал. Тэгээд тэрнийхээ дараа бид нар ямар хагалгаа хийх үү гэдгийг шийднэ. Хагалгаа хийхдээ бид нар яах юм? Нээж орох юм уу? Зөвхөн таславч хаанзлах юм уу? Эсвэл хаалттай аргаар орох юм уу? Аль болох л одоо хувь хүндээ одоо бага эрсдэлтэй тийм ээ. Тэгээ үр дүнтэй гол. Тийм л одоо арга хэмжээ авах бодно доо. Энэ нөгөө нэг одоо хүмүүс нэг хамраа хагалгаанд их ороод байгаа шүү дээ. Одоо ялангуяа эмэгтэй хүмүүс тэгээд хамраа хагалгаанд ороход одоо нөгөө гэмтэл нь одоо ингээд мистаслд орлоо гэхэд засагдах уу? Яа тийм хоёр янз юм байна. Гэмтэл гоо сайхан хоёрыг цуг хийж болох юм уу гэсэн чинь нэг талаараа тийм хийж болно. Тийм. Гэхдээ ер нь бол юм байдаг. Одоо дэлхийн эмчиг хандлага бүгдээрээ тийм байна л да. Гоо сайхан гэл нэг юм байгаад байна тийм. Гоо сайхны эмчнэр бол өөр тустай
одоо чихамар хоолой буюу эдийн эмчнэр бас тусдаа мэрэгчлэн байдаг тийм. Бид нар одоо сүүлийн одоо нэг 4-5 жилийн өмнөөс ахуулаад чихамар хоолой эмчнэр бас толгой үзүүний одоо энэ бэлтгэлийн мэрэгжил эзэмшдэг болсон. Тэрний хүч нөхөр бас давхар одоо бас мэдээж энэ хамрыг амьсгалын сэргийхээс гадна бас одоо давхар гоо сайхан тийм ээ энэ талаас нь бас 100% гарахад бас найтайхан болгочдөг тийм ээ. Өөрийнх нь одоо сэтгэл зүйд нь хурцээр ийм одоо хүн чи хараад ингэж шүү дээ. Миний амар тийм болсон биш та халгааны дараа юм шиг хэлдэг. Тэгэхээр яг өөрийнх нь хүсэж мөрөөдсөн хамрыг аль болох төхүүлж очих юм төвшөнд хүрэхийн тулд бас л дахиад мэрэгжлээ бид нар дахиад суралцж яана л да. Тэгэхээр нэг одоо сая хэлсэн дээр нэг юм ба гоо сайхны эмчнэр гэхээр амьсгалыг сэргээдэг мэдсэлчнэр биш шүү. Энэ бол шал өөр юм шүү. Харахад яг далийн мөрийн засаа дээр нь одоо юм өндөрлөгч байд юм уу мөгөсч одоо тавиад байд юм уу одоо зөндөл олон юм байгаа. Сүүл одоо арьс марс хүртэл тавьж ил байдаг зөндөө олон юм байгаа шалтгаанууд байна. Одоо ажил одоо аргууд байна шүү дээ. Гоо сайхны эмнэлэг гэхээр амьсгал сонголохгүй шүү. Тий. Онголохгүй. Үндсэн хамраа одоо чих хамар хоолой эмчдэр хамрын хагалгаа хийлгэж явахдаа тэрэн дээрээ гоо сайхнаа давхар ярьслаж байгаа юм байна. Тийм бид нар одоо бас бид нар одоо яг үнэ бид нар одоо сүүлийн үед хийж яана л да одоо ингэж мэдээж гимтэлтэй хамар дээр одоо бас нэг хүмүүсийн хүсснээр нэгэн тал одоо унтаж янзалж байгаа юм чинь нэг ингэж бид нар хийж л байна. Төхүүлж л байна. Гэтэ мэдээж гоо сайхны эмчнэртэй үнд үцхээр одоо тэгж гадна талын гой болгож үнэхээр чадахгүй байна. Сайхан болж байгаа тал зөндөл байгаа. Гэхдээ бид хамгийн гол юм юу гэхээр физиологийн асуудлыг бид төрүүлээ шийдэх ёстой л доо. Одоо бид нар амьсгалыг эрүүл мэнд нэг чухал байхгүй тий. Хүмүүс тэгээд ер нь бол яг эрэгтэйчүүд бол манай эрэгтэйчүүд бас гайгүй гүндүүгүй шүү дээ ер нь бол. Тий хараад мэдээж мис засалт чинь сайхан юмуд байна л да. Харахад сайхан болчлоо. Зарим бас нэг үнэхээр болохгүй ч байдаг юмуд бий л дээ. Тэгээ бид нар гол зорилго бол хамрын амьсгалыг онгойлгох чухал байхгүй юу. Тэгэхээр амьсгалыг бид нар онгойлгон гадна талаас нь хамрынх нь ясыг нь одоо аль болох гоё хийж өгөх хичээн л дээ. Хизээж одоо эмчхэн энэ хүний хамрын муухай болгоё гэж хизээж бодож орохгүй шүү дээ тий. Заримд нь бас таалагдахгүй ч байд юм уу. Зарим нь одоо ингэхээс ингэх талууд гарч ирдэг. Тэр бол одоо мисс болгонд л одоо тохиолддог юм байна. Тэгэхээр хамгийн гол физиологийн асуудлыг одоо шийдэх нэг чухал байхгүй. Мөрийн амьсгалаа чөлөөтэй болгох нэг чухал шүү. Тэрийг л хэлнэ. Гоё харагдахаас илүү эрүүл хаалгаа ер нь дунджаар ямар хугацаанд өргөлжлөх вэ? За яг уу янз байдаг. Хаалгааны аргач нь өөрөө тустай байдаг. Зөвхөн таславч янзлна гэх юм бол одоо арай богино хугацаанд тийм ээ. За гадна талынхаа одоо мөрийн сарийг нь засуулна гэвэл хаалтаа оргоор орвол бас нэг арай жаах үү. За нээлттэй аргаар ороод одоо далийн мөрийн дээр нь одоо өөр бас нэг одоо дефектүүд байна шүү дээ. Хонхорхоо тэгээд тэнглэгийн мөрийн зөрүүлтэн дээр нь одоо мөгөөс тавьж одоо нэг бидний түрүүний ярилцаад байсан одоо гоо сайхны талаас нь арай гоо зүүн талаас нь арай өөр юм ийгвэл арай удаан хугацаанд орох жишээтэй. Тийм байдаг. 1 цаг 2 цаг. Янз. Одоо юу гэдэг бид нар хүмүүс ярьдаг шүү дээ. Сайн явж ирв үү гэдэг хүмүүс мэдлдэг шүү дээ. Асуудаг. Тэр шиг хурдан явж ирсэн үү гэж асуудаггүй шүү дээ. Тэрнтэй мис заслыг цаг босноо гэж хижээс. Ер нь хвчлэн унтуулгатай орох уу? Яг уу ер нь одоо яг зүгээр ер нь хэсгийн медаль бол ордог л доо. Тий одоо манай Монгол улс зөндөл байгаа шүү дээ. Одоо энэ гоо сайхны эмнэлгүүд ч гэсэн одоо ихэнх нь юу яадаг хэсгийн гэдэг бүтэн наркоз байхгүй юм. Тэрүүгээр хамрынхаа одоо хагалгаж байгаа хүрцэндээ л медаль алдуулна гэсэн үг шүү дээ. Тэгж медаль алдуулдаг хүмүүс бий л дээ. Бид нар бас л адилхан сайн болж л байгаа. Зүгээр ер нь бол манайхны чинь гэмтэл өөрөө их хүнд гэмтлүүд байдэн шүү дээ. Ер нь одоо ихэнх одоо бид нар орж байгаа хаалгаануудын хүнд гэмтэл. Ялангуяа ирчүүдийнх бол тий. Хүнд гэмтэл байдаг. Тэгэхээр хүнд гэмтлийг бол бид нар засахтаа за байж байгаараа одоо энд нэг тариад ярих чинь шүү. Гэхээсээ илүүтэйгээр бид нар унтуулчвал нөгөө хүн маань ч одоо юу гэдэг өвдөлтөө мэдрэхгүй тий. Тэгээд унтуулж байгаа нь одоо ерхий унтуулахтаа орчих юм бол бид нар их амар байдаг. Тэгээд ер нь бол улсын эмнэлгүүд одоо бүгдээрээ л хувийн одоо томоохон эмнэлгүүд бас байж л байна л да. Гэхдээ ихэнх л ер нь унтуулахтаа орчдөг. Mancast-ийг хүргэхэд Mons Cosmetic хамтран ажиллалаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Mons Cosmetic. Одоо хүмүүсийн дунд нэг юм ойлголт өгдөг ш нөгөө
За сүүлийн үед ч бол юм мартахаараа ковид гэдэг болсон баг. Тэрний өмнө бол наркозонд орсон юм аа гэл тий. Би нэг 2 ойрхон наркоз хийлгээд ингээд мартамхаа. Ер нь энэ онтолох чинь яг тийм дараа нь одоо үр дагаврын хүнийг мартамхаа болгодог тийм жил ухаанаар нотлогдсон юм байна. Ер нь зүгээр хүмүүсийн дундх яриа. Гэхдээ яг юу юм тийж ярьж илээ гэдэг юм л да. Зөв би бол жишээ нь хувьдаа яг тэгсэн болов уу гэж хэлэхээр одоо мэдэхгүй байна л да. Би одоо наркозын тулг өгдөг юм шиг биш учраас мэдэхгүй байна. Тэр талын имийг бол тэр талаас нь хүнээс асуусан дээр баг. Гэхдээ ер нь бол сүүлийн үе манай одоо хамтарч ажиллаж байгаа манай мэдээг үйлчилгээний багийн инженер маань ярих нь яг түрүү үеийн одоо бодисны асуудал байсных үүсэхгүй л гэж ил ярьж илээ. Одоо бол одоо харьцангуй одоо юм чинь хөгжөөл ирээд шүү дээ тий. Тэгэхээр аливаа нэг юм хүчгээ ирэхээр мэдээж эрсдэлтэй хүчин зүйлүүд хийхгүй л бид хүн болгож шүү дээ тийм ээ. Тийм болохоор тэр талын юм бол одоохон гайгүй болоо гэж би бодож байна. За ингээ хүмүүсийн дунд байдаг л асуулт тий. За гам хагалгааны дараа ер нь ямар хуу гам сахих уу хэд хоног ер нь ямар хуу байдалтай яг зөвөр ингээд хамрын хагалгаанд ороод дудааг байгаа хүмүүс энтрээс суухаар хоёр хамрлуу нь хөвөнжихэд нэг хэсэг одоо амаараа амьсгалж явдаг юм уу тэр нэг хэцүү байдаг ч гэдэм ингээд нэг ийм яанаас хэлдэг ч ер нь тийм тийм ер нь бол ингэдэг бид нэр тэр хамрын чихээс гэдэг шалтгаан нь нэгдүгээр цус гарахаас эргэлж байгаа. Хоёрдугаар нөгөө таславч хүмүүгөөсөө чинь бид нар янз хуулаад одоо мөрийн сарыг нь аваад хооронд нь холбоод ойчиж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрний дундуур нь ингээд цус урчих гэдэг. За. Одоо чихээс хийхгүй болохоор тэгэхээр цус хурахаас сэргийлж чихээс хийж байна. Дараагийн нэг юмны үхээр нөгөө засаж ирсэн хэлбэрээ барих гэдэг тэрийг тийм ээ. Тийм учраас одоо тэр хамрын чихээс гэдэг юмыг заавал хийж байгаа. Одоо бид нар арай жоохон нэг 10 гаруй жилийн өмнөд бол бид нар маарлын чихээс хийдэг байсан. Маарлын чихээс мэн мэдээж үр дүнтэй л дээ. Гэхдээ нөгөө нэг ингээд хамрыг нь ямар нэгэн байдлаар одоо шүүрэл мөрлийн бүр бүгдийг ингээд багасгаа яачин бүр дүүрэн чихээ ячдаг учраас хүндээ хөвдөлт их байдаг байсан. Одоо бол тэгэхээр болцсон баг. Ихэнх хувьд их болцсон. Янз янзын чихээсүүд байна. Хөөдөг. Одоо бид нар бол ингээд бид нар стандарт чихээс л одоо ийм шохоо шиг юм ажил хийж чинь. Тэр мэн өөрөө ороор хөөчнө. За тэгээд тий хөөчнө. Тэгээд тэр мэн яг хөөхөр шүүрэл өөрөө ялгарч л байна. Нөгөөдгөр ингээд ялгараад тэгснээрээ яг хөөхөр нөгөө өвдөлт арай бага. Тэгээд хүндээ ихтэй юм одоо зөөр багтаах нь шүү дээ. Тийм ч юм бай. Зарим тохиолдолд зөндөө зүгээр күпг наагаад ингээд одоо зүс тогтоог янз янзын аргууд ч байна л да. Ер нь бол гэхдээ яг бис заслын дараа бол бид нар бол заавал бид нар яг нөгөө сүүлийн үед хэрэглэж байгаа чихээснүүдийг хийж байгаа. Тийм шалтгаан байна. Тэр нь хэвийн амьдралдаа одоо ажил төрөлдөг эмнэлэгч ер нь одоо дундаж одоо яг онтуулгатай хагалгаанд ороод гарсан хүн хэд хонжиж ер нь чихээсээ аваад хэвийн байдаг. Ийм байдаг. Ер нь физиолог хүн биш дээ тий. Одоо бие хүн болсон хүн бол ер нь физиологоор хамар одоо амраас нь цус гарлаа гэж бодъё тий. Аанаас гарч болно л доо. Ер нь бол яг уу дэх үе орсон ном дээр ч тэр одоо ч гэсэн одоо яг уу янз янзын олон одоо мэдээллийн зөндөл олон одоо их сурвалж их сурвалж. Ер нь бол 48-аас 72 цагийн дотор хүн өөрөө одоо бие махбод нөр өөрөө цусаа бүлгнүүлэх юм одоо тогтолцоотой байдаг байхгүй. Тэгэхээр бид нар тэрийг нь одоо бас зөв талаас нь ашиглах нь шүү дээ. Тэгэхээр бид нэг 2-3 өдөр бол чихээстэй байлгах зөвлөдөг. Яг нэг хоноор авчдаг талд биелдээ маш олон шалтгаанууд байгаа. Зарим одоо юу гэдэг хөнгөн гэмтлэр бол заавал чихээс хийхгүй байх ч тал бас байгаа. Тэгээд дийлэг тохиолдолд бид нар чихээс хийдэг. За нэг 2-оос бид нар одоо сайн ярьлаа шүү дээ тийм 2-оос 3 өдөр. За чихээс авлаа. Чихээс аваад одоо цусалталч байд юм уу? Ямарваа нэгэн байдал бие махбодын талаас өөрчлөлт өгөхгүй бол бид нар нэмлэгт байлгаад авахгүй л дээ. Аль болох л одоо ингээд гаргаад одоо өөрийнх нь одоо хүн чинь ингээд нэмлэг байх чинь таата байдгүй шүү дээ. Юу гэрлүүн гаргаад ингээд өөрийнх нь одоо хэвээ амьдрал руу оруулаад ингээд явуулж болно. Дээрээс нь бид нэр хөнгөн цагийн одоо офисын ажил хийдэг ч гэдэм үү те 2-3 цагийн одоо ажил хийдэг юм хүмүүс бол заавал одоо бид нар амьдралын одоо алдагдуулаад одоо та техник ингээд хэдэн өдөр хаалгаа хийхгүй хаалгаа хийж хийхгүй мэхгүй гэж хэлдэг. Тийм байхгүй. Ер нь бол гэхдээ янз янзын бие хүчний ажил хийдэг, ядартлаа ажилтдаг. Нэг л ажлыг хийхгүй бол одоо нөгөөх нь нэг ажилдаа орчвол маш удаан байдаг ч гэдэм үү. Ийм хүмүүсийг бол бид аль болох ажлын одоо хийхгүй хориглохыг л бодно. Яагаад гэвэл маш их олон эрсдлүүд
үүсчдэг байхгүй тэр чинь. Тийм учраас бид нэр одоо тусалталтаас ахуулаад дотор нь цус хурцсан байх юм бол тэр нь хурсан цус маань удаан хугацаанд явж байгаад эдэлчдэг тал байдаг. Шарах сорин маань одоо бохор орчдөг тал бий. Энэ талаас ахуулаад бид нар бол одоо юу гэдэг хүмүүсийг та тэдэнд одоо ихтэй тухайн хүний байдал шалтгаан байна шүү дээ. Тэгжээж л одоо ажилдаа хийзээ орох зөвлөдөг. За ер нь бол одоо сая манай авиа тамирчны хувьд сая ярьж штэ одоо тэмцээнд орохоос өмнө 20 тооны өмнө тус гараад тэгээд штэ тэгээд тэр үед наалаа гэж болохгүй тэр эмч бол маш зөв хэлсэн байна. Ер нь бол нэг сар орчим бид нар ер нь юу яах нисхийг зөвлөдгөн шүү. Яг өндөр би гараад ирэхээр агарын даралтай холбоотой даралт ихсчдэг байхгүй. Тэгээд ирэнгүүт хамрын тусалт гарчих магадлал өндөр байдаг. Тийм учраас зөвлөхгүй тэрийг тийм ээ. Тийм учраас бид нэр одоо нэг сар орчим биеийн хүчний ажил хийхгүй, дасгал хөдөлгөөн хийхгүй байх яг тэгчихсэн зөвлөдөг шүү. Тийм. Тийм ерөнхийдөө амралтай байх үедээ нэг иймэрхүү хагалгаанд ороорой гэж надад зөвлөж илээ. Тийм шүү. Гадаад явахгүй л байна тий. Дотоодын нислэгч гэсэн хийхгүй л байна. Гэхдээ бас юм удаан хугацаанд машинаар явах чинь бас төвөгтэй шүү дээ. Нэг ингээд нэг байрлалд ингээд ороо суучдаг тийм. Тэгээд одоо янз янзын дөргөн тэгээ манай Монгол улс чинь өндөр уулын бүсээр явж болно юм чинь тийм ээ. Тийм болохоор одоо тэр үедээ маш олон юм эрсдлүүд гарч ирж шүү дээ. За ингээд манай өнөөдрийн үндсэн сэдэв бол ингээд хамрын гэмтлэлээ. Гэхдээ одоо хэдүүлээ та бол одоо чих хамар хоолой. Тийм. Одоо ийм 3 эрхтний юм дээр мис цаслын юм хийж байгаа учраас бас нэг одоо хоолон дээр жишээлбэл бас нэг хүмүүсийн дунд маш их нийтлэг онцлогдоод байдаг. Бараг хүн болгон яриад байдаг. Тэгээд бас шийддэг нэг асуудал хоолойны ангийн гэж ирдэг тий. Тэгээд нэг зүрх рүүгээ орцсон гэж нэгдэгдэг шүү дээ. Энэ нэгэнт нөгөө хэдүүлээ одоо мэдээлэл өгж байгаа учраас энэ хоолойны ангийн бас хэр нийтлэг байна. Яагаад энэ үүсэж ийн? Шийдэл нь ер нь юу вэ? Хөндрүүл ер нь одоо ямар үр дагавар дөрөв? Энэ тухай нэг за зөвсгөлээ. За мэдээж ангийн гэл одоо нийтлэг энэ өвчний нэр л тий. Ер нь бол гүйсэн булчирхай буюу одоо хүн болгонд л байдаг гүйсэн булчирхай тий. Дармаан гүйс, тагнаан гүйсэн булчирхай гэдэг хүн болгонд байгаа ихэс төрсөн хүн болгонд л байж таараа. Мэдээж ахуулааг бол байж байгаа л хана шүү дээ тий. Тэгэхээр юу хөөр бид нар оюутан багч гэсэн бидэнд хичээл заадаг байсан. Ер нь одоо ангинаар буюу одоо гүйсэн булчирхай өрөвслэр, хурц өрөвслэр одоо 2 насны дотор их өвдсөн хүмүүс бол бас гажиг үүсэх одоо зүрхний асуудлууд одоо үе мөчний асуудлууд үүсэх магадлал өндөр гэж одоо хичээл заадаг л байсан л да. Тэр бас ягуур үнэтэй л дээ надад чинь шинжилгээ угаасаа нотолцсон байна. Бага настай. Бага настай. 2 хүртэл насанд гэдэг. За тэрнээс дээш мэдээж өвдсөн тохиолдолд мэдээж эдгээр дараагийн одоо системийн өвчнүүд, зүрх судасны өвчнүүд зөндөө олон юмнууд үүсч болно. Энэ чинь хорд нөлөөтэй байна шүү дээ тий. За энгийн байдлаар тайлбарлахад яг хөөр гүйсэн булчирхай маань өөрөө бас л амны өндөд дотор байж идэг булчирхайлаг цул булчирхай байгаа. Энэ маань яг хөөр уг нь үүрэг нь яг хөөр амнаас орж байгаа өөрийн амьсгалын замаар орж иж байгаа маа тий. Дамжиж орж байгаа нэм бактери одоо бусад юмыг өөрийнх нь гадналынхаа хальсан дээр нь аалтуулаад өөрөөсөө юм шүүрл ялгаруулж идэг байна шүү дээ. Тэргүүрээ дамжуулаад шүүрс тус нулимсаар ингэ гаргаж идэг. Ийм уг нь хамгаалах үүрэгтэй болчихно. Гэтэ хүн болгонд байдаг шүү. Зарим хүмүүс бол яг хоолой миний хоолойныг хөвдөөд идэг юм уу гэж хэлж идэг шүү дээ. Тийм хүмүүсийг бол сайн үнэхээр мундаг ажиллаад байна шүү дээ. За миний хэрнэл жоохон доороосоо даарчдаг ч юм уу те. За нэг жоохон эвүүл нэг за өвдсөн болоо та гэхээр өвдсөн байдгийг шүү гэл хүмүүс хэлдэг. Тийм байгаа тохиолдол бол бид нар бол яг тэрийг харж байгаа. За үнэхээр энэ мис засал хийж болчихыг авах уу? Эсвэл эмийн хэмжлэгээ хийх үү гэдгийг бид нар харж үзэж ижил хүнээ онцлно л доо. За ер нь нийтлэг тохиолдолд мис засал хийж байгаа. Гэхдээ тухайн хүнээ ялгаж оншилж ижил бид нар энийг мис засал хийн, энийг хийхгүй гэдгийг ярина. Зүгээр одоо ер нь бол бид нар жилд нэг 3-аас дээш идэлж өвдсөн тохиолдолд бид нар авч. Яагаад тэрийг авч яах вэ? Бид нар нөгөө мань гүйсэн булчирхай маань яах вэ? Одоо гүйсэн булчирхай гэдэг чинь нөгөө бидний энгийн хэлээр бол хоолой нэмэх гэдэг байгаа. Яг үнэ. Тэр маань яах вэ гэхээр идэлээд өвдөд хараа нөгөө би түрүү хэлсэн шүү дээ. Нөгөө өөрөөсөө одоо шүүрл ялгаруулж байдаг гэдэг нэг юм цац хэлбэрийн юм байдаг байхгүй. Тэр цац хэлбэрийн юм маань яах вэ гэхээр жижигхэн нөгөө одоо зүүнээс өгших нөхтэй.
тэрүүгээр нөгөө шүүрлийн ялгаруулж идэг. Гэтэл нөгөөх маань нөхнүүд маань томроод ирэхээр дотор талдаа нөгөө эдийнүүд нь үүсэж эхэлж байгаа. За ингээд тусанд ороод ирэхээр яах вөхөр нөгөө бидний яриад байдаг одоо ангийн одоо нөгөө үе мөчний өвчлөл одоо бусад юмнууд ингээд үүсэж эхэлнэ. Зүрхний одоо алтмал гажууд өдр үүсэж эхэлж байна. Тэр өдгөө толгой дарахынд одоо нөлөөлж байна. Тэгэл одоо за ер нь бол одоо маш олон өвчний одоо суур болж байдаг. Тийм болохоор яах вэ бид нар ер нь хүмүүсээ одоо хөөгчч болон том хүн чинь бид нар үзчихэж ил за энийг хаалгаа хийх үгүйрүүдийг шийдэн шүү. Ер нь бол манай нэг багш маань надад хэлжсэн Германд сурч ирсэн. Тэгээ би ингээд энгийн бид нар ойлголтоор ярьж байгаа учраас ярьж байгаа шүү. Манай багш маань хэлжсэн энэ Герман улсад энэ гүйсэн булчирхай архар үүсэл гэдэг юм ер нь байдгүй юм байлээ дээ гэж надад нэг тэгжсэн. Тэгээ би сонирхоо багш яагаад тэгжсэн гэсэн. Дээхүү үед эдгээр ерөөсөө ингээд толгой дараалал авцсан гинэ гүйсэн булчирхай гэнэ. Мэдээж хүн болгоных нь авахгүй хахалтай мэдээж. Тэгтэл яг имлэг тандж байгаа хүмүүс нийтлэг айгуу хавцсан. Сайн тал нь юу байсан бэхээр системийн өвчин айгуу бага. Одоо ангинаас гаралтай тий. Системийн өвчин айгуу бага байдаг гинэ. Германд. Сөрөг талны үгээр нөгөө өвддөггүй байсан хүмүүсийн дархлаагийн жоохон сул болоод байсан. Тэгэхээр Mancast-ийг хүргэхэд Mons Cosmetic хамтран ажиллалаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Mons Cosmetic. тэр гүйлсэн булчирхай маань нэг тодорхой биедэг бас өргөтэй байхгүй. Би дөрөв хэлсэн шүү дээ. Энэ өөрөө шүүрэл ялгаруулж хамгаалах юм өргөтэй байж идэг. Тэр нь бах болчихгоо шүү дээ тий. Их давхуулснараа тий. За мэдээж өвчлөл бий болгож ирсэн юмнууд болох яах вэ гэхээр аваад дараагийн өвчнүүдээс систем өвчнүүдээс сэргийлсэн байж тарах гэдэг шүү дээ тий. Тэгэхээр яах вэ гэхээр давуу олон сөрөг тал бас байна тий. Тэгэхээр би бол бас дотроо бодож илсэн да бас тийм юм байна да. Багш хэлж байгаа бас үнэн магадлал өндөр байсан юм байх шүү бас гэж бодож явдаг шүү. Тэгээ сүүлийн жилүүдэд гүйлсэн булчирхай авах мэт засал ер нь жоохон багасаад байна. Одоо бидний одоо практик тохиолж байгаа аюу жоохон багасж байна. Нэг хэсэг их авдаг гэсэн шүү. Ер нь бол тэгэл одоо холооны хаахулж байгаа юм бол холооны мах руу гэлж хэлээ. Одоо бас нөгөө шинжилгээний лабораторийн шинжилгээний аргууд маш их дэлгэрсэн. Тэрнтэй холбоотой бас үнэлж болж шүү дээ тэрийг тийм ээ. Үнэлж байгаа учраас бид нар энийг авах уугүй юу гэдгээ бас ялгаж оншилж байж бид нар энэ асуудлыг шийднэ. Манай бас нэг найз бас яг энэ хоолойны юутай. Тэгэл байж байгаа хоолой нөвдлөө халуурлаа гэлдэг. Тэгэхээр яг л үрвслээ юм л яваад байгаа юм. Тэгээ тэрийг тоохгүй манайх ч нэрээ. Тэр тоохгүй. Ийм уугаал яваад. Нэг юм яасан юу тэр дотор ирчүүд бүр тоохгүй тий. Тий ирчүүд дүүрэг юу хорооныхоо өрхийн юмдаг дээр очиж юм бичээд өгд. Тэр нуугаар гэж наадад үзүүлдэг. За зүгээр эмээ уучгаар зүгээр олчтой лээ. Тэгээд тэр чинь үрвцээд бүрсүүлдэ аюул болох юм шүү дээ тий. За тэгээд яг саяны дээр чинь би бас анхааруулах нэг юм хэлчмээрээ гүйсэн булчирхай өөрөө ингэж идэлээд ирэхээр бугалчтыг. Буглах нь ингээд ойрцох хэдүүдээр ингээд буглаад хүүдийг өсчих юм шүү дээ. Тэгээд нэг хүзүүгээ дамжаад ингээд голт ирэхт нүргөө яваад ингээд амьсан дайлт болчдөг тал байт. Инээсээ болоод яг үгээр амьсаа алдах нь шүү дээ. Тийм тохиолдол нь байх юм. Тийм учраас бид нар яг үгээр тийм болохгүй тулд бид нар ийм мэс засал гэдэг юм хийгээд энийг онцлоод яваад байна шүү дээ тийм ээ. Тийм байдалд оруулахгүйг л бид нар хичээж шүү дээ. Одоо тэгээ цөөнгөө тохиолдол гарч ирэн зөндөд байдаг. Тийм учраас энийг л тийм байдал хүрэхгүй тулд бид нар энэ одоо энгийн ч гэсэн байдлаар хамаагүй тийм ингээд ард иргэдэд одоо ингээд энэ зөв ойлголтыг төрүүлэх нь их чухал байхгүй. Тэгээ та бүхний хийж байгаа энэ ажил ч гэсэн маш одоо оновчтой тэгээ үр дүнтэй ажил болов гэж би бодож байгаа байхгүй. Тийм. Тэгээ нөгөө нэг зарим хүмүүс ч ингэ яа ингэ хүндөр болчлаа гэдэг чинь унтж босч ирээд чихэн дээрээ. Тий чихэн дээрээ. Тэр нь яг яад юм бол ямар учиртай юм бол яг энэ авир ингэ хүндөр болчих гээл ингэдэг. Яг хөгцнийг булга гоожод энэ хөлих гоожод гэдэг. Тий. За чихний тал дээр бол юм байдаг л да. Чихчин бас л өөрөө нарийн тийм ээ сонсох хэрэгтэй. Өдөө хүлээ аваар. Ер нь бол хүнд биш тэ нойтон хуураагс хоёр хөлөх байгаа. Зарим нь одоо хуураа болох нь хатцсан байхаараа жоох өвдөлгүүдээр дарж мардаг ч байт юм уу тий. Суугаа ингэ суугч чихний суугч өөр айгүй мэдрэмтгий байдаг байхгүй. Тэрэн дээр ингээд жоохон хүрээд ингээд өвдөлгөөд ахаар өвдөд босоод гэдэг ч тал би. Эсвэл мэдрэхүү өөрөө бас
өвцөнтэй холбоотой мэдрэл одоо өвцнөөсөө болоод өвдөж гэж болно. Эсвэл дунчихын өөрөө өрөвсөд идэлж өвцнөөсөө болоод өвдөж бол олон шалтгаан байна. Хамраас бас шалтгаалх бай. Чихрүү байж болдог. тэгдэг баг. Яагаад гэвэл хамар хоолоо хоёрлууч одоо сонсголын гуурс гэдэг энэ гуурс байж байгаа байхгүй. Энийгээ дамжаад өрсөлдөсчгддэг тал байдаг. Тэгэхээр ер нь бол одоо нарийн учраас заавал нарийн мэрэгжил хэмжиж үзүүлчих хэрэгтэй. Ер нь бол одоо бас одоо ингэж хараад байхад одоо би ч гэсэн өрхийн эмнэлэгт ажиллаж байсан л да. Одоо бүхэн шатлын эмнэлэгт ажиллаж байлаа. Өрхийн эмнэлэгт дээр яадаг вөхөр одоо чихийг дуранддаг ийм отоскоп гэдэг ийм нүдээр ингээ хардаг ийм оншилчдаг ийм юу гэдэг аахгүй одоо дурынгийн аппарат байна гэсэн үг шүү дээ тий. Бараг ихэнх өрхийн эмнэлэгт байдаг. Тий. Тэгээд чухам одоо тэднийг энэ маань одоо манай өрхийн эмчнэр нь одоо чухам хэрглэж ийн үгүй гэдэг сайн мэдэхгүй байна. Тийм ээ. Яагаад гэвэл ягын үед бол яг үгээр хамар хоол амж ховор одоо цөөхөн байдаг учраас байсан учраас магадгүй өөртөө үзэл за ингэхгүй болохгүй байна гэх ингээ яваадсан мах л да. Одоо бол айгүй олон болсон шүү дээ. Ийм хамарлын мэрэгчлийг сонгож байгаа эмч нь маш олон болсон. Тэгээд айгүй олон болсон. Хувийн эмч үүдэж их болсон. Тийм учраас яг үгээр за ер нь мэдэхгүй юмаа үзэж яхаар мэддэг эмчрүүл явуулчих л тэгээд өрхийн эмчнэр байна шууд явуулаад ахыг үгүйсэхгүй шүү. Гэхдээ үзэж байгаа эмчнэр байгуул бас сайн байна. Хамгийн гол нь зөв онцлох гэж чухал байхгүй. Дунчихны өрөвслөөс болоод маш олон одоо юу гэдэг шалтгаанууд хүндрэлүүд бий болдог. Дунчихны өрөвсөл ингээд удаан хугацаанд нөгөөхөө мэдэхгүй явж байгаад хөхлөг сэртингийн одоо ясан тухайн одоо ясан хэсгээ хийдээд идэж явж байгаа нэг мэдхнээ тархинд бөглөө олчдөг тал. Тэгээд тэр нөгөө нэг чихний лаа гэж байгаад байгаа штэ. Хүмүүсийн чихний лаатай аваад хулгаа цэвэрлүүлж чинь тэр юу яг зөв юм байд юм болоо ямар юм бол яад юм бол хүмүүс би одоо тэр лаал гэж яриад идэм л хүмүүс. Гэтэ би тэр лаа одоо яг ямар одоо үйлчлэгээтэй яад идэм сайн мэдэхгүй байна. Зүрэндээ зүгээр ер нь бол яг зөөлөх л бах л да миний бодлоор бол. Тэгээ нөгөө түрүү би хэлсэн юм хатцсан хулхнуудыг зөөллөө. Тэгээ одоо юм хөгжсөн болохоор айгүй амар болж тий. Одоо янз янз юм тусаагаал тий. Хулгаа ингээд та эмгэгт үзүүлээд бид нар заримдаа ингээд харж байгаа хураа хулхнууд ингээд аваад цэвэрлэл явуулчихдаг лээсэн л да. Одоо бол барыг тэхээ болчихно шүү дээ барыг. Өнийг тусаагаар тусаачих та. Тэгэхээр өөрөө нөөцөн зөөлөрч чинь тий. 2 3 хоног түрээд ирэхээр нь соруулаад авчих. Тэнгүүд нөгөөх нь өөрт нь зөөр нөгөө зөөр багтай. Заавал бид нөгөөх нь зулгааж өвдөлт мөвдөл үүсэхгүйгээр ингээд ячдаг ч тал бий. Тэгэхээр яг хөр их л зөв онцлох нь их чухал байхгүй. Тэгэхгүй ингээл чихэл гэхээр нэг л юм байдаг биш байхгүй. Зөндөө олон юм да. Дээрээс нь бид нар юу ч хэлэх гээд нөхөр дунчихны өрөвсөж байна уу, хингэргээ айсны цоорлж байна уу, энийгээ бид нар анзаарахгүй яваад байдаг. Бас л дөрөвний хамартай адилхан хоёр байдаг учраас хүн анзаардаг юм бэл. Үзүүлж ижил өөрөө ингээд нэг талаар ингээд сонсоод байдаг юм байна хүмүүс. Тэрийг анзаардаг. Тэгэхээр яг хөр хүн чинь мэдээж нэг хүлэн аваар сайтай байгаа талаас ингээд сонсоод байдаг юм. Тийм ингэж. Тэгээд байдаг шүү дээ. Тэгэнгүүт яг хөр мэрэгжлийн эмччүүд өө таны интеллигенц хингэргээс чи цоорхон биш тэгээд ингээд хэлчихдэг. Өө тийм баха би юусаа айгүй олон жил ингэж сонсож байгаа байхгүй гэдэг ингээд нөгөөхөө мэдэхгүй явдаг тий. Тэр хамгийн түрүүлэл маш хурдан хугацаанд мэрэгжлийн эмч хандах нь чухал байхгүй. Тий. Тусаагаар мусаагаар бол ер нь зүгээр шүү дээ. Би ч тэгээд заримдаа ингээд чих айгүй өвдөн ер нь л. Тэгэнгүүт нь за энэ яг л яаж л ухаарч айгүй өвдөд байгаа юм. Тэгээд нөгөө чихний лаа тавилангууд л гоё олч онгооч. Тэгээд яваад би танаа ч одоо танаа мэрэгжлийн өвчин нөгөө хамгаалтын касктай тий. Зүгээр яг каско одоо тулаанууд биш одоо бүх спортууд бүх спорт одоо чихэн бүр ингээд яатсан. Дэлбэнүүд ч гимцээ яваад байдаг шүү дээ. Тэр чинь магадгүй заримдаа цохол бохолд үүснээс хийдэд дагалт үүснээс болоод хингэргээс цоорч явж идэг тал байдаг шүү дээ. Тэрийг мэдэхгүй. Тий. Хизээ цоорсны бүү мэд. Нэг мэдхнээр муу сонсоод эхэлчихдэг. Тэнгүүт нь яасан баах нь. Мань нөгөө хингэргээс цоорч нь л явж идэг. Гатгуулах энэ төр чинь үл тэгэхээр чи юм байх гэдэг шүү дээ. Хамар нь мөрий. Хоолоо анги. Чихний хингэргээ цоолцсон тэгээд аль алийг мэдэхгүй л яваад байна. Бас нэг одоо эрчүүдийн бас гэр бүлийн том асуудал байдаг да. Одоо хорхих. Тэгээд бас нийтгэл одоо бусад орныхаа яадаг манай Монгол эрчүүд бол ер нь нийтлэл одоо хорхирдгэл тэгээд баг тэр чимээ мэмэнд тасцсан масцсан гэл ингээл их олон юу байдаг. Ер нь энэ хорхирч чи ер нь яг бол ангаах ухааны үүднээс одоо хэвийн үйл явдал юм уу эсвэл тодорхой төрлийн эмгэг юм уу тэгээ энийг ер нь одоо юу гэж үздэг юм шийдэх юм да. За би чи хамар хоолоо эмч учраас би тэр талаас нь өөр хэм мэдлэлээс хэлээд үгүй те.
олон шалтгаан байгаа. Бидний дөрөвний хэлсэн одоо нөгөө хамрын тасалбарчин эмгэгтэй холбоотой бас хорхиролт үүснэ. За дотгошоо одоо амны өндөрөөгөө орохоор хүүхэн ийлэх том гүйсэн булчирхай их том байгаа тэгэхээр бас хорхиролт үүснэ. Ядрахаараа гэж хүмүүс ярьдаг шүү дээ. За тэгээ дээрэс нь яг өгөхөр одоо таргалалт бол одоо маш их хорхиролтыг бий болгодог. Яг л хүзүүний булчин гэдэг дотор талаас айгүйх ингээд яг шахуулаад ер нь хүн ямар ч хүн бодсон тийм обемороо ингээд нарийсаад байна гэдэг юм яг өгөхөр нөгөө одоо хорхиролтуудыг амьсгалын татваруудыг бий болгох гэдэг нь шүү дээ тийм. Тэгэхээр яг өгөхөр чи хамар хоолойн талаас бол бид нэр хөвчлэн яадаг хүүхдүүд бол яг өгөхөр нарман булчирхай их том байдаг. Нарман булчирхай гэдэг бид үйлс тагнан гүйсэн булчирхай бид нэр яриад байгаа юм байна. Нарман булчирхай нь хүүхэн илнийхээ ард дээр хамраасаа ингээд залгуурын арын ханаараа амны хөндөрөөгөө ингээд орж байгаа хэсэг дээр байж идэв. Нарман булчирхай гэдэг байдаг. Гэхдээ ихэвчлэн хүүхэд наснд байж байгаад өөрөө шимэгдээд одоо алга болдог юм булчирхай байгаа. Тийм байгаа тохиолдолд бас одоо хамар битүүрээд үүнээсээ болоод жижиг хүүхдүүд бас амьд хорхираад идэг талууд байдаг. Тэгээ гүйсэн булчирхай бас их том байгаа тохиолдолд хүмүүс тэрийгээ дагаад яхаа бас хорхиролтууд бий болдсон шүү. Тэгээ маш олон шалтгаанууд байгаа. Тэгээ бид нар бас хамар хоолойн талаас нь би бол жишээ нь эмнэлэг дээр 10 жилийн өмнөөс ахуулаад энэ хүүхэн илний томролтой холбоотой хорхиролтууд байна уугүй юу гэж судлаад хүүхэн илийн тайраал ингээл тодорхой хэмжээний судалгаа хийгээд давхар бас хамрын амьсгалын онгоолгоол ингээд судалгаа хийгээл явж исэн талч байна л да. Тэгэхээр яг өгөхөр үнэхээр миний яриад байгаатай холбоотой хамрын одоо амьсгалтай холбоотой гүйсэн булчирхай хүүхэн илийн томролтой холбоотой 100% тэднэртэй холбоотой хорхирол бий болж исэн тохиолдлууд бол алуулчдээ шүү. Яг тэр арга хэмжээ авах хэрэгтэй. Харин өөр бол шалтгаан байгаа шүү дээ. Өөр юм байвал арилахгүй. Өөр юм байхад арилахгүй тий. Тэгэхээр яг өгөхөр зөв талаас нь л одоо уншилж хэмж байгаа. За ингээд энэ удаагийн дугаарт улсын 3 дугаар төв эмнэлгийн чих хамар хоолойн мэс цэцлийн эмч Ангаа ухааны магистр клиникийн профессор Төрмөх эмч маань оролцлоо. За мөн одоо бидэнтэй хамт зочин хөтлөгчөөр Паралимпийн мөнгөн медальт таеквондогийн дэлхийн 5 удаагийн авраг Болроо Эрдэнэ маань хамт оролцлоо. Ингээд та хоёртаа маш их баярлалаа. Манай одоо подкастын ивент итгэгчээр бол Mons Cosmetic ажилладаг. За тэгээд Mons Cosmetic-ийн одоо Biomon брендийн одоо шампуныг хоёр зочиндоо баярлалаа. Одоо ивент итгэгчдийнхаа баярлалын зүйлийг гардуулъя. Mancast-ийг хүргэхэд Mons Cosmetic хамтран ажиллалаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Mons Cosmetic. Энэ удаагийн дугаар маань энэ үрээд өндөрлөө. Баярлалаа.